Гайхаа инхээр сайд таал түрүүнд л өөрөө баясгалан гишүүний асуултанд би өглөөнөөс хойш ингээд таны хариултыг хэний асуултанд яаж хариулж байгааг ямар тоо ярьж байгааг чинь сонсоол байгаа байхгүй юу? Та баясгалан гишүүний асуултанд хариулахдаа яг тэгж хэлсэн шүү дээ. Орлого хэцүү байна. Эдийн засгийн бодит байдал чадах их муу байна. Байдал хүнд байна л гэсэн. Тэгээ би аль нь бодиттой юм бэ л гэдэг чинь асууж байгаа юм. Нөгөө талдаа миний тэр асуулт чинь одоо ингэж өмбөө нөт мөт гэж оролдож байгаа та хэд нэг цалин өснийхөө нэгдсэн бодлогоо эсвэл засгийн газар дээр ярьж байгаа төсвийн тодголоороо оруулаад ирэлдэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд оочин цоочийн болчихжээ. Дээрээс нь наад чинь оролдож болохгүй бас нэг иргэдийн гар дээр үлдэх нэг жоохон орлоготой бодтой зүйлээ оролдохгүйгээр өөр их усүр өөр цалин хөсний системээ яахын тэрийг нэгдсэн системээ нэг төсвийн тодголоор оруулаад ирлгээд байгаа. Энэ дээр ямар байр суурьтай байгаа юм? Сайн хоёр сайд хариулъя. Би хариуцлагатай дахин хэлье. Төсөв орлого талдаа яг л төлөвсөн хэмжээнд яваад байна. Гинтийн огцом зардал чинь хит хачаал үүсгэчлээ шүү гэдгийг бид нар тооцоо гаргаад ирж байна шүү дээ. Тэгэхээр хоёрдугаарт орж ирсэн гадаад орчин нөлөөтэй холбоотой шатхууны үнэ өсөлтөөр инфляц буюу үнэ өсөлтийн шок орж ирж байна. Түрүүчээсээ мэдрэгдээд эхэллээ. Дунд хугацаанд улам энэ нөлөөлөл нэмэгдэх нэ. Хариу арга хэмжээг ард тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ хуулийг батлаад өгөөч. Тэгвэл бид төсвийн тодголоо 6 сард өгөөд наадмаас өмнө төсвөө тодтоход орлого зардлага та бүгд яриад байгаа реформ асуудлуудаа нэг зэгцэлж аваад эртхэн шиг цаг алдахгүй хийчихвэл яасан бэ? Намд болохоор оройтын шүү. Баахан урсгал зардлууд гарцсан байдаг, өртөг өссөн байдаг, дутуу гүйцэтгэлтэй баахан төсвийн хөрөнгө оруулалтууд. Энийгээ баахан санхүүжүүлж явсаар байгаад сүүлдээ нөгөө цалин тэтгэврийн хүрэлцгээ ойлгохлого орох вэ гэдгийг мэрсэл байна. Тэгэхээр огцом нэмэгдлүүд цалин тэтгэврийн огцон нэмэгдүүл энэ нөөтийн хуулийн өөрчлөлт чинь